За сайн явж. Орё, орч ирээ. Ариун тал минь сайн уу эрдний аялгуус гинсэн ангар салах минь ургийгсэн чичгсэн ойлох нүдний надам Очригсэн муулсан уйрах сэтгэлийн дамгуу эртний сайхны дурсан хаа энерлийн таныг ундусэда хамгаас хартан утга архуу бичин Нойда нарны тамхтай бууча зүрхэн дотроо шүүт ёо насан багийн нотра яас сүнсрэсах ёо адган чинэхэн газрал атхаж аваад явчихгүй юу ави мэдэлтэй өмцөд авдрал заваад хураачгүй юу эртний сайхны дурсан хаан энерлийн таныг ундусэда хамгаас хартан утга архуу бичин ханаач нойда энэ чин дээр удаагийн бид хоёрын ирсэн газар байна шүү дээ. Ястай сайхан газар. Хөөе. Яач хав чи? Үгч дуурах тэнхэг болчоо. Чада бүнгөө нэг том өр хүн байж байгаа. Заяа. Хойлоо хормоо хийе. Би чиний эхнэр чинь болъё. Ёо. Чи одоо энэ үед бүү наттай наадам нэгэд байдаг. Би яагаа харж ирсний чи мэднэ үү? Би чиний ануужинтэй салсан гэсний чинь сонсон гутаа ажиллаа хаяа ирсэн шүү дээ. Жарамдаан буян тэнэх ч юм уу гэж бодлоо. Гэхдээ чамаа Марти гэж чармайх тутам сэтгэлээ хорд дийлэхгүй юм аа. Бачаа. Энэ удаа би чамаа үнэн сэтгэлээ сонгоё.
Өнөөдөр та бүгдийг чуглуулад хурд ижихийн гол зорилго нь бол Гачаан дарга Батчаа нөхрөөс олонд ажиллаа хариу мэдүүлэн та олонттой үжил бодлоо сэлжиж байгаа юм аа. За чигүүл доор Батчаа даргаас ирнэ. Жолнорон сайн байцгаана уу? Өнөөдөр та олонныгэнд дуудаж ирсэн нэг учир ярих юм аа. Манай хүмүүсээс их чөөхөн ирсэн байна. Гэ яах вэ? Та олонныхон хүсэл найдлагаар манай Гачаан даргын байранд бас хэдэн жил суучглаа. Залуу насныхаа гэнэн бодлоор малчин томныхоо өмнө юу нэгийг хийж бүтөөё гэж олон жилийг сэтэж хийж ирлээ. Та бүхэн ч манд их сэтгэлийн түшиг өгч ажил албан минь хавсарж л ирсэн. Гэхдээ энэ удааны гадагшмаа гаралж алсан учирт би их хөхөлж өөрийн ажил амбас айдар хийсэн үгээс болж өр хөрөөс татсан малын махан уулын тогтцооноор худалд ийсэн гомөртөн манай энтгийн хитэ өмөргөөс өртөр там муу доор өнөр өгчглөө. Та нартай ярьж тогтсон үнээрээ бодоод энэ дунд нь гохорсон жуугаараа том төгрөгийг би өөрөө арга бодож жагаад та олондоо тулж өгнө. Энэ 100 гаруй том төгрөгийн ганцаараа яах вэ? Бас нэг учир гэвэл энийг таныг би сайн бодлох хийж үтлээ. Энэ Гачаан даргын айдлыг би хийгээд тохирохгүй юм байна. Өнөөдөр та олонныхоо өмнө өөрийн шийдсэн саналаа илтгэе. Энэ бол миний Гачаан даргын айдлыг тушаах өргөдлийн бичих. Цаанаа шүүжи. Та нэг дэшин дамжуулаад өгчөө. Үгүй чиний зүйл. Хүй. Манай танг болохгүй шүү дээ. Яаж их юм. Харин шүү дээ. Манай чинь яаж их нэмэ? Хөөе чи яаж их юм бэ? Яа чимээ юмсгүй шийдвэр гаргацсан юм. Харин шүү дээ. Батчаа. Улсан газраасаа шороо атгаад бусдгийг чинь жинхэнэ эр хүн шилдэг юм шүү миний юу. Миний хүү бүүл ориг шантар. Алдаж онохгүйгээр яаж их үйлсийг бүтээх юм? Сайн юмд цаар олоо гэдгийг. Ажлаа үргэлжлүүл. Зоригтой хий. За энэ учраас ганцхан чиний буруу биш дээ. 20 хэдэн өрөө хаа хөдөлсөнд адилхан ш. Манаас төлөвлөхгүй. Манусад арга зам бодж өгсөн чинь сайхан сансан даа ш төө. Яха дараа сунгасан ч мөн Батчаан сунгая. Би ч гэсэн бас чинь сунгана. Батчаа. Олонний санаа шүү.
Хой. Соёлаа ах жинуудаа содлого хийхээр харж ирж байна уу? Харин тийм ээ, манай соёлаач нь дэлхийд мэдрэгдсэн сайн эрдэмтэн болчиход нутагтаа харж иж Монгол адуугаа судална гинэ. Оо. Соёл ах намайжийнхан байхлын дагуула морьсоор шинжээл явдаг байсан шүү дээ. Одоо бодвол бас сонно. Юм гэдгийг чинь бүр цаанаасаа тохируулаад тавьчихсан гэдэг шүү. Тэр ирж их мөн үү? Тэр ирж шүү. Харин наашаа мараа. Энэ бараг мөн баха. Ямар өндөр болтой. За сая ирж юу? Миний ойлооч ямар уурган болтой. Ёо. Тандрыга бүр амар их. Миний мөхөж хараад ирдэг байжээ. Миний мөх.
Энэ ажаагийн яасан мэдэхгүй. Заавал Монгол ирсэн. Тэр гэртээ сууд хэдий амруу. Яахан бэ? Настай өнөө санаа юуч. Хоёулаа Монгол гэрийн сайхан босгоо өгч. Цаашаа дотоо нэг. За болоо болно гэтэрсэн. Дүүрэн гэртэй байна уу? Ажаа. Ажаа. Дарга. Дүүрэн. Сайн байна уу? Сайсан. Энэ манай уурхайн дарга, хувцгаалт дарга. Оо. Дүүрэн. Энэ удаа манай дарга өөрийн биеэрээ чамтай уулзахаар ирж ин шүү. Дээр удаа манай хүн арай ололцсонгүй. Танай нутгийг бүгдийг авахгүй. Талын үлдээ. 100 төмөн доос нэмэж өгье. Нийт 480 төмөн өгье болно уу? Танаас хэдий жоос өгсөн ч би нутгаа худалдахгүй. Нэг хүн эргүү. Дундаа. Би энэ удаа Монгол адууныхаа удмыг судалж, дэлхийн судалгаанд Монгол адууныхаа удмын дансыг бичих зорилготой явж байгаа. Мэдхгүй зүйл байвал та нараас асууна. Энэ чинь харин сайн учир. Бид чадхынхаа чинээгээр л туслана. Али ажаа. Би цагаан адууныхаа судалгаагаа бүрэн болгож амжааг байсан. Гэхдээ энэ удаа яг таарлаа. Таны байгуулсан цагаан адууны нийгэмлэг энэ удаа их ач тус үзүүллээ шүү дээ. Энэ чинь манай Батшаагийн сайнаар л энэ нийгэмлэгээ байгуулад байгаа юм да. Аа тийм үү. Тэгвэл энэ цагаан адуунд ямар жүсэм багтдаг бол? Олон жүсэм бий. Жилийн 4 улиралд өнгө нь ховирдгоо цагаан нь гол жүсэм. Тэгээд үс нь гоожхаараа ухаан саарал
хөх саар салман цагаан гэд олон жусан бий. Тийш дээ. Өөрөөр нь дээл төвөл нь одоо харг өх байгаад өх баян цагаан иймээс харлаад өгдөг. Унгнаас ингээ бос донгийн төрчгөл одоо онуудаа чин чайдаг одоо явал цагаад өгдөг. Тийч. Чигээ хүнээ бий сайны бид бүр мэднэ. Содлогоо хийдэг усууд нь содлогоо хийж өнгөрвөө. Энэ талаар бид нар судалгаа хийж өнгөрсөн. Энэ хүний бүх дотор эртний өвчин засахад цэгээ маш сайн. Гэтэ энэ цагаан адууны цэгээ бүр сайн байна. Яагаад гэвэл энэ цагаан адууны биеинд хар өнгийн ялгалын эс байхгүй. Цагаан өнгө гэдэг чинь гэрлийн айлдаар сайн. Хөрөнгийн гаднаг туяах биендээ ерөөсөө шингээдэг болохоор энэ сүүнд нь ч ихсэн ерөөсөө хар өнгийн ялгалын эс байхгүй байна. Тийм болохоор энэ цагаан адууны цэгээ бол хамгийн сайн. За. Тийм учиртай байж шүү дээ. Энэ цагаан адууны нийгэмлэгэн нийгэмсэн суран газар болгож байна. Би танд ирэмжлээд үгүй. Тэг хөөмэн. Хүүхдүүд минь бүтээгд өгөх юм бол бид чинь хийх юмтай болж доо. $480 том шүү мэ. Ажаа ойлсон ч хөө. Ажаа харин ёстой их хувирчээ. Харин манай ажаа чи насаараа маймаа шуумаа гэж баргалж авснаа нөхөр орсон байж хийж. Энэ удаа ингэж ярина гэсэн үнэн санаанаас гадуур. Юу бодсон мэдгүй. Харин шүү дээ. Тэгээд ажаавас бүр хөдөөнөө хараа суучих юм аа. Эмэ. Ажаа та хоёрыг эсвэл яадаг юм? Харин шүү дээ юм аа. 인자가 저 대 살아서 머리가 연차힌 치매게 단심하고 Сэрчмаа. Аюу тарамая. Чи бити салаараа дэ. Гэрийнхээ хүмүүст хэлж мэлдэхгүй юм уу? Өнөөр ачаалж ихэд. Чи бити хүүхдийн тоглоом шиг юм яриад байл да. Насаа үжтэй одоо. За, надад нэг юм байя. Хай. Өнөр халаагч ярмай. Хорим хийн гişүү. Гэрийнхээ хүмүүсээр очиж бүр мөр гойлгодохгүй юм уу? Би харин нэртэй төртэй морд шүү гэлчих. За мэдсэн. Би ажаа мэдчихвээ. Хай, тэгэд хоёлаа шинж агуу ярам ичгүй юу? Хөндөндөө амар болно. Тэрий чи бид хоёр хэлээ мэднэ да. Манай ажаа өмөө зөвшөөрөөд болно хамаач. Тэрчс тийм. Хай. Тэгээд хоёлаа хармаа ичгээд хэдэн үг таах уу? Чи нэрээ хижээний юм ярьж явж байна уу? Миний үчгээр 10 үг тавья. Салаатай юм яраа. Өнөр шүү. Одоо чи юу гэж нөө? Нэг хүүхэд авдаг нь хав буян боддог хүн, хоёр хүүхэд авдаг хүн нь хүүхдээ боддог хүн, гурван хүүхэд авдаг хүн чинь сая 90-д боддог гэж шүү. Чамаас гарсан үг ба өнөр. За. 10 хүүхэд авах юм байя. Адагдаа 2 л авах юм шүү. Ой. Ba, chama ini kue ya. Чи
бачия юу болов байна уу? Хүүдэн бэрг үлгий гэсэн. Хэний юу хүнтэй? Чулуугийн үхээ. Хөөе. Сайн учир. Гэхдээ тань хоёр айлчинчуд үүд өрх тэнцэн айлууд та болно сайн учир. Хоёр хүүхдүүд өөрөө сайн дураасан хэлчихэд хормоо хийн гинэ. Батчаа бас бага нас бишээ. Одоо өртгөөхөн гэрэлсэн дээр. Танай хоёулаа бас омбол төөрөхгүй да. Энэ хоёр хүүхд шим маягийн хором хэрэгнэ. Чигээ одоо тэр айл юу гэдэг юм л да. Чиний очиад нэг хэлчээд ирэхгүй юу? За. Энэ чи санаа зовсны хэрэггүй. За бууг намандаг нь манайд байна. Бул гоёдаг нь танайд байна. Энэ хоёр эрдний нийлүүл бол энэ нутгийн гişих ямар мандан да. Жаргалтын хөндийн хөдрийн хүү Батчияд танай хүүхэн Сэржмаа гуйж байна. За тэгвэл нурууга ном болтол нухсаа ус болтол сунаа зогсож байна. Одоо яах вэ амайж? За энэ малгайгаа бодлоо. За ёсоор болог. Эрхэм хүнд тавханаар аваханаар эрхэмсэг олон ноёд хатагтай энэ өргөнө хаймар дүүргэн тухалсан хүндэт хүмүүс та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Өлжитэй сайхныг зүгнээ. Сайн байцгаана бүгдээрээ сайхан намарч хааж байна уу. Наргисэн энэ өргөнө өргөн хаймарт 8 зүгийн хүмүүс та бүгдийг уран залж хормаан хийж хотол томнон байсгаж байгаа. Батжия Сэржмаа хоёрын маань барилдлага тавилангаа нэгтгэсэн барамжид хатдаг шиг намарсан энэ чинхэр талдаа гэрээ барьж хормаан хийж хотол томнон байсгаж байгаа Өлжит нарийн хоймроос хүрэлжин ирсэн хүмүүс та бүхэндээ хамгийн дээд баяр талархлыг өргөн дэвшүүлье. Аж жаргал баяр чингэл алтан тоонторчин дүүрэн байх болтугай. Баярлалаа та бүхэндээ. Та бидний хүсэн хүлээсээр утсан тэр Өлжитэй агшин эдүгэ болж байна. Анхаарлаа наашаа хүмүүсээ. Та бүгдийн хурц шиг шаахсан халуун алгадалтын дундуур хормаан хийж хотол томнон байсгаж байгаа хоёр сайхан залуугийгаа танкимд нь урья. Өнг тайм амгалан болтугай. Эдэг бүтэн жаргалан болтугай. Бачийн атхан нар намуудан тэнгэр голдож автар цагаан өрөө нэмэн мөргөн хамрыг игүүдэж арван зүгийн хүмүүс нэгэн өрөөнөө цуглаж ардын сайхан дууны маань шуранхай хатаах ялданд хормостын улаан наран тэнгүүдийг голдож хотол цуусан өрөөний мөргөн хамрыг игүүдэж хурсан цуусан бүгдээрээ өрөөлөн өгөх гэж уур чөөрийн аялгуун дунд өндөлжин суух агшинд модөр эрдэн төрийнхөн чандман заяаг дэвшлэх гэж мортон удмын халуун булайд нэгийг нэмэх гэж Монгол түмнэн үрсад үлэмжийн баяраар тэмдэглэж морин хуурын эсгээр дуграар өгөх ялдан ертөнцийн чацууд өөрийнхөө үрийг барьж байгаа хоёр сайхан дүүгийн маань хормын ёслол хотол та бүгдийн гэрэл тэмэлмий гэгэн сонрыг чин чимэн энэхүү эхэлж байна. Баярлалаа та бүхэнд энд би хоёр сайхан залуугийнхаа нэрийн өмнөөс ээж аав элгэн төрлийнхэн алдрын өмнөөс хүрэлцэн ирж гэрэлтүүлэн саасан хүмүүс та бүхэндээ хамгийн дээд баяр талархлыг
дахиндаа дэвшүүлье. Ад жаргал баяр чингэл алтан тоонторчин дүүрэн байх бол тугай. Баярлалаа та бүхэндээ. Эрхэм хүндэт гээсэн жочдоо. Бүжимчин Монгол хармын үс чадлах эхийн цагаансуу хариулах зэрэг эрхэм хүндэтгэлтэй төр ёслолыг гэр орондоо гүйцэтгэсэн болохоор энэ талбай дээр ахад давтахгүй болсныг та бүхэндээ дуулгахад урамтай байна. Энэхүү хоёр залуугийн маань хоромд хүрэлцэн ирсэн хүмүүс та бүхэн өрөөлөн өгч ертөнцийн өргөн зайд өөрийнх нь гэр орныг босгож байгаа хоёр шинэ хүнийг ахинтай өрөөж хамгийн хүндэтгэлтэй алга дашлтыг өргөнө хэмээн урж байна. Тэнгэр хоёр дуу маань одоо тайлбарлаад буугаад өөрийн чинь төрүүлсэн өглөөлөж өгсөн өнөр бүрл ээж авийнхаа өвөг сайхан өрөөдийг халуун хажир дээрээ босоорой. Монгол түмнэмэн сайхан үгэн дээр өссөн эсчээ сунтаг гэж өнөөдөр үр өсөж бэр авч байна, айл болж байна, амьдрал эхэлж байна. Монгол түмнэмэн сайхан үгэнд манчтай байхдаа минийх байлаа магнага нүмсөд хүнэх боллоо. Өгчтэй байхдаа минийх байлаа уужаа нүмсөд хүнэх боллоо гэж удамт Монгол түмний ураг төрийн учрасны дагуулж урхан хонгор үрийн ургийн хамтан мартуулсан ухаант бүрэн лижи явн үрийн үнсэн ярож байна. За өнөөдөр манай жаргалтанд гатаа үжимчин цагаан адуунаа зойрон газар байгууллаа. Тэгээд манай цагаан адууны нийгэмд нь одоо цагаан адуунаа тусгай хоршоожил болсон байна. Тэгээд бүгдэнд баяр хүргье. За нөхдөө, өөртөлд нээлтээс нааш манай намын содмөргөн жолоодлогоор ард түмний амьдрал өдрөөсөө өдөр дээшлэн дэгжиж ирснийг өнс сууга бүхэлдээ та бүхэн өөрийн биеэрээ өнгөрүүлж мэдэрсэн болохоор би бол маш омог түүдэр ярьж байна. Аж үйлдвэрийн чигэрэнд бид малжих орон гэж хойш суугаагүй. Хов нөмрөө үжүүлж үүрэг хариуцлагаан бол давуулан биелүүлсэн. Цаг төр хөгжиж нийгмийн давшилт хурдж ихтэй өнөөдөр та бид бүгдээрээ хаяа хаяагаан дэрлсэн сошиал амьдралтай боллоо. Энэ бол дараа бидний амжилт. Одоо болоо ирэх үед бол зам дүгм, ус дүгм,
чагалгаа оруулсан. Хүнээхэн суудаг байснаас эхлээд малын пэн хороонд тултал сүүн цагаан хөнгөр гэлжиж та бид бүгдээрээ нь жол жиргалтай амьдралдаа улам нэг алхам давшаа орлоо. Энд би жиргалант гачааныхаа 400 гарын ард түмнөө төлөөлнө. Өвхамт намдаа баярлан талархаж байгаа сэтгэлээ илтгэж байна. Манай малчин түмэн минь ч гэсэн надтай адилхан нам засгийнхаа гэгээ мэрэгэн удирдлагад магнэ тэний баярлан байгаа гэдэгт би бат итгэлтэй байна. За миний яриа дуусна. Одоо манай гачаан дарга Батжан нөхрөөс яриа тавина. За. Санаа шүжи адлын дүгнэлт хэлээ. Доор би та олондоо өөрийн ботсон сансан бүхнөө хаваалчих гэсэн юм аа. Би бол их сургуулиан төгсөөд хөвхтөд адлын байранд гарах байсан. Энэ нутгийнхаа залуу үеийн нэг болсны хувьд ус төрсөн үлгийн нутагдан юу нэгийг хийж бүтөөё гэж ярьж ирсэн юм аа. Би дарга болно гэж бодоагүй. Гэхдээ та олон минь хүсэл найдлах над маш их хэр зориг олгосон. Чаг үе хөгжиж манай малжих амьдрал өөрийн эрэхгүй энэ чаг үетэй мөрж ирчих боллоо. Энэ чаг үеийн урсгалд бид яаж өвж амаа олж амна вэ гэдэг нь манай малчин хүн болсны хувьд хамгийн бодоочтой асуудал болоод байна. Энэ их жахчлалын дунд бид яаж хөл тогтнох вэ? Малынхаа ашиг чимийг яаж батлах вэ? Малаа яаж малчих вэ гэх мэтийн асуудал бидэнд тулгарч байна. Бид өөрийн уламжилж ирсэн нүүдэл малжлынхаа арга барилаар малаа малчих уу? Эсвэл Ордос хотын залуу малчнаа үүдэн бүтөөсөн электрон төгнөгөр алсаас өжмөдөн малчих. Бүр эсвэл харь улсын шинжлэх ухаанаар мал малжих арга барилын суралцчих уу гэх мэтийн асуултад бид бол хариулт хийх хэрэгтэй болоод байна. Манай гачааны залуучууд малчин төмнөөнд айчлан энэ бүх асуултыг хариулахаар мөрийн чармайн гэдгийг бол би бат итгэж байна. Мөнч би өөрөө үнэ төлөө бүх сэтгэл, бүх хүч, бүх зоригоор мөрийн чармайн гэдгийг та нардан илтгэж байна. Тэгвэл хамгийн сүүлд нь та олондоо аж жаргал, сайн сайхныг хүсье. За чигсэр би та бүхэнд босны баярын чимээ дуулгая. Удалгүй болох гэж байгаа өр Монголын өөртөөс хорон байгуулах гэсэн 70 жилийн ойд зориулсан манай гошууныхаа ардын их нарт та бүхэн нь уран жалж байна. сайхан нутаг улсаа хайрлаг хамгаалах бол бид хүн бүхнээ татхан хариуцдаг. Ингээд одоо манай талбайд бол холог хайр халамжийн холбооны сайн төвчүүлээ. Манай найрын талбайд хомд овшиж үргэлж байна. Эдгээр зохион байгуулалтын сайн төвчүүд бол зөвхөн хомд овшиж ажилладаг хүмүүс биш ээ. Тал хотын Монголын ёс болтгоны давхарсан хүмүүсүүд
Үндэсний өв соёлаа дагалсан бодруулах хэрэг нийгмийн хайр халамжийн алдарнуудаар зорилгоо болгосон нийгмийн зохион байгуулалтаа. Химбэ? Батж яа юу? Яадаг нэ? Тийм үү да? Ча. Хамаач. Би хөнгөж гэж байна. За. Наргэлдэ. Санчра. Хөдөлгөөр явъя. За. Та сайхан сууцгаарай. За. Хой, хотаа. Өнөөдөр чинь шиний нэг. Бэлэг дэмбэрли бодоод ачтаа шиний нэгэн гэд нэр өгчгөө. Гэхдээ миний бодлоор бол дэлхий ихснэр хайрлуул ямар вэ? Энэ ч юм болж өстой. Амаа хишигтэй хөөхд байна шүү. Амаажаа. Нутаг гэсэн нэр ямар вэ? Нутаг гэсэн нэр ямар вэ? Амаажаа. Сайхан нэр вэ? Амааж өсөөсний удаа. Нутаг гэсэн нэр өгсөн. За. Өөсөн нэрээр бол. Цагаан сарын шиний нэгнэ энэх үлжит сайн өдөр тал нутагт шин хүн мэндлэн амь насны аян үргэлжилсээрэ. Тал нутаг минь улмаас улам бадтрэн хөгж тугай.
сайхан байгаа нурсаад байна ахоо яасан чоргон өнгөрөх хич